Анибал Аугусто Милхайс 1895 онд Португал улсад төрсөн Милхайс тус улсын зэвсэгт хүчний түүхэнд хамгийн нэр хүндтэй цэрэг юм. Ердөө 20 настай байхдаа цэрэг татагдсан тэрээр Португалийн нэгэн жижиг тосгоноос цэргийн дивизийн бүрэлдэхүүнд орж фронтыг зорьсон байна. Түүний алдар нэр дэлхийн 1-р дайны үед Португал болон Их Британийн цэргүүд Бельги улсад германчуудын эсрэг байлдах үеэр мандан бадарсан юм. Энэ үеэр нийт 1938 хүн амь насаа алдаж 5198 хүн гэмтэж бүртжээ. Милхайс уг байлдаанд полиматар олон герман цэргүүдийг хөнөөж гавьяа байгуулсан ээж. Түүнтэй мөр зэрэгцэж байлдаж байсан цэргүүд Германийн хүчрхэг армийг хараад зүгтааж байхад тэр ганцаараа бууныхаа сумыг дуустал байлдсан гэдэг. Үүгээр зогсонгүй бүсэлтээс амь нутрахын тулд зүгтааж байсан Бельги болон Их Британь цэргүүд германчуудад олзлогдохын даваан дээр тэрээр дахин гартаа полимат барьж нацистуудыг үгүй хийж чадсан байна. Түүний энэхүү зоргийг үнэлж цэргийн хамгийн том олон медалаар шагнасан гэдэг. Тэрээр 74 наснда өөд болсон юм. Викингийн дайчин эр 1066 онд Саксоны айрамтай хийсэн тулаанд тоогоор хол дутуу байсан Норсын дайчид ухарч Стенфордын гүүрэн дээр тулж ирээд байв. Хэрвээ Саксоны айрам гүүрийг давах аваас норвегчууд ялагдах нь гарцаагүй байсан бөгөөд энэ үед Викингийн нэгэн эрлэг дайчин биедээ хуйг дуулгамсаж дайснуудаа ганцаараа тулалдахаар шийджээ. Түүний хувьд энгийн хүнтэй харьцуулахад хавьгүй том биетэй байсан бөгөөд Стенфордын гүүрэн дээр гарц зогсоход хажуугаар нь хүн гарахааргүй авраг том биетэй байсан аж. Тэрээр гүүрэн дээр гарч ирсэн бүх хүнийг сүхээрээ алсан бөгөөд нэг ч удаа хойшоо гიშгэх байж. Бүтэн нэг цагийн турш харваачдын бай болж цээжиндээ олон сум зоолгосон ч байрлаа хадгалсаар байсан зориг дэрийг эцэст нь гүүрэн доороос нь жадалж хөнөөжээ. Тэрээр өхөө хүртлээ 40 саксон дайчныг алж чадсан байдаг. Энэхүү Стенфордын гүүрний тулаанд нийт 15 мянган ангилчууд 9 мянган викингийн эсрэг байлдсан ба Норсын домогт хаан Харалд хардраад амь өргөцсөн юм. Диан Вэ Дэлхийн түүхэнд тодор бичигдсэн хан гүрний хувьд оршин тогтнож байх хугацаанд олон дайн тулааныг хийж байснаас хамгийн алдартай нь Венчаний тулаан юм. Цаогийн удирдсан арим Жаншуугийн цэргийн эсрэг дайрах үед эсрэг тал нь тэр дуран бууж өгсөн аж. Үүнд баярлсан Цао ноён Жаншуу болон тэдний хүмүүс зориулан цайлга хийхэр шийдэв. Гэтэл бууж өгсөн Жаншуугийн ноён баярлал суусан түрэмгийлэгчтэй гиндүүлж Цаогийн цэргүүдийг хүйс тэмтэрч эхэлжээ. Цао ноён цөөн хүний хамтаар зүгтахад араас нь хүн хөөлөхгүй тулд Диан Вэ ордны хаалган дээр ганцаараа зогсож тоогоор үлэмж илүү байсан дайсны эсрэг тулалдсан байна. Түүнийг өгснийхэн дараа хүртэл Жаншуу ноёны цэргүүд зогтсноос нь айж ойрч зүрхлэхгүй байсан гэдэг. Төвс өдөр түүнийг нэг завчилтаар 12 хүнийг хөнөөж байсан хэмээн бичиж үлдээжээ. Бен Соломон коллежийн оюутан байхдаа цэрэг татагдаж дэлхийн 2 дугаар дайны үед Америкийн нэгдсэн улсын армийн бүрэлдэхүүнд хүчин зүтгэж байжээ. Түүний шилжин очисон 2 дугаар байтлан үүргээ биелүүлж эрэг дагуу байрлах бэхлэлтийг эзэж чадсан байна. Мэдээж стратегийн чухал байрлал байсан энэ бэхлэлтийг авахын тулд Япончуудаас хүчтэй эсэргүүцэл үзүүлжээ. Японы армийн командлагч генерал Сайто үлдсэн цэргүүдээ хүн тусгуур 10 Америк цэргийг хөнөөх үүрэг өгч ялагдах байсан ч хамаахгүй давшин нэр төртөөгөр амиа алдахыг түшээв. Эмчээр ажиллаж байсан Соломоны эмнэлгийн хэсэг эрэг дагуу байрлсан байсан нь Япончуудын хувьд амархан байжээ. Эмнэлгийн майхан дотроо 30 гаруй өвчнөд байсан Соломон Япончуудын сөрөг дайралтын үеэр орж ирсэн хэнийг ч зогсоож чадаж байлаа. Хүнд шархтсан хүмүүсийг зүгтаалах гэж байдгаар хичээсэн ч бодлого тэр хэсэг Япончуудаар дүүрчихв. Хамгийн сүүлд түүний харсан хүний хэлснээр нэг автомат буугаар зэвсгэлсэн Соломон амиа алдах хүртлээр ганцаараа тулалдсан аж. Тэрээр 98 дайсны хөнөөсөн ба өөрөө 76 одоо суманд оногдсон гэсэн тоо баримт байдаг. Джон Маккени Дэлхийн 2 дугаар дайны голомт олон газруудаар явагдсны нэг нь Номхон далайн бүс нутаг билээ. Харин энэхүү газарт болсон тулаанаар үнэлж баршгүй их гавьяа байгуулсан эрхэм бол байлдагч Джон Маккени юм. Филиппиний арлуудаар алба хашиж байсан Маккени Японы зэвсэгт хүчнээс нэгэн байрлалыг хамгаалах үүрэг хүлээсэн дивизийн бүрэлдэхүүнд байв. Дайснууд нэвтрэн орох үеэр Маккени толгойдоо сэлэмдүүлсэн аж. Гэсэн ч тэрээр дайснаа буугараа зохиогж унгаан дараагийн Япон зэргийг буудан алав. Автомат буун дээр байсан цэрэг шархтаж Япончууд уг бууг нь авахар зэхэж байхад Маккени нэн дээр 10 Япон цэрэгийн 3-ыг нь буудан устгаж үлдсэн 7-ыг нь боройхойдон алсан байна.
Хамгийн эмгэгтэй нь Америкийн нэгдсэн улсын зүгээс нэмэлт хүч болгон явуулсан цэргүүд Номхон далайн бааз дээр ирэх үед тэрээр өөрийнхөө гараар хөнөөсөн 38 Япон цэргийн зогцсны хамт амьсгал хураасан байжээ. Семпрониус Денсус Роми эзэнт гүрний агав мандалтын үед тэдний аримд нэгэн гарамга баатар ир байсан нь Семпрониус Денсус байсан юм. Нийтийн тоол өмнөх 69 онд эзэн хаан Галбус болон сайд Писо Лисинианус нарыг хөнөөхөөр Маркус Ото хуйлдсан байв. Тэдний Ром хотын гудамжаар явж байхад Отогийн зэргүүд буслан авч дайрав. Бусад центронууд зүгтгэж зарим нь бүр хурууж ихсэн ч Денсус ганцаараа эзэн хаанаа хамгаалан тулалдсан байна. Ромын босог цэргүүдийн бүхэл бүтэн арми эсрэг ганцаараа байлдсан Денсусийн араас хөлийг нь завчин унаснаар хатан зөрөх дэрийн сүүлчийн тулаанд дуулсан юм. Харин Галбусыг хөнөөн толгойг нь авчиж ядан зон Отондор олон нийтэд үзүүлсэн байна. Сайто Мусашибо тэрээр Японд амьдарч байсан буддын шашинтнуудын игнэд нэгдэж тэднээс гарамгаа зэвсгийн эрдэм суралцсан үүнийгээ самурайн ур чадвартай хослуулан эзэмссэн нэгэн байжээ. Тэрээр маш том биетэй байсан бөгөөд нүцгэн гараараа хүний толгойг бяцалж чадахгүй хүчтэй байсан гэдэг. Сайта буддын хийдийг харийн цэргүүдээс хамгаалах үүргийг хүлээдэг байсан бөгөөд нэгэн удаа тэр ганцаараа бүхэл бүтэн айрамтай тулалдчихэ. Түн рүү олон цэрэг дайрсан ч бинкээ бүгдийг нь төвгүй хөнөөж байлаа. Цэргүүд түнтэй тулж байлдаад нэмэргүй юмэр гэдгийг ухаарад орондоо суман бороо оруулах болжээ. 2 метр өндөртэй авраг дайчин хөдөлгөө болсон байгааг мэдсэн цэргүүд зоргоо чангалан дөхөн очиход бинкээ зогсоогоороо амьсгал хураасан байжээ. Тулаан болж дуусны дараа хэдийн лам хавраг нараа очиход Гоожигийн гүүрэн дээр 1000 гаруй цэргийн цус сайдын хөлийн өмнө урсаж байсан гэдэг. Симо хайхай цагаан өхөл хочил Симо хайхай бол Финландын домог болсон шилдэг цэрэг бөгөөд Орос Финландын дайны үеэр 700 гаруй дайсныг устгасан бүх цаг үеийн шилдэг дайчин юм. Симо 1925 онд цэргийн албанд илсэн энгийн нэг анчин ир. Симог нэг хүнээс бүрдсэн айрам хэмээн дуудаг байсан бөгөөд дайны үед зөвлөд холбоод улсын улаан айрмын хар дарсан зүйд байлаа. Тэрээр цагаан хувцас өмсөж засан дундаас хиндэж харагдахгүйгээр буудаг байсан төдийгүй дайсны мэрэгэн буурчдад харагдахгүй тулд амандаа зас сүлхэж уур гарахаас сэргийлдэг байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь цагаан өхөл нийт 100 хүрэхгүй өдрийн дотор энэ олон хүнийг устгасан юм. Энэ өдөрт дунджаар 6 хүнийг хөнөөсөн гэсэн үг. Симо хөнөөхийн тулд улаан арим мэрэгэн буурчдын салаа тэр бүхэд бүхэл бүтэн батлон явуулсан ч тэд эргэж ирдэггүй байсан гэдэг. Эцэст нь их буугаар гадаж 1939 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Симог шархтуулж чаджээ. Финландын ард түмний эрэлхэх хүү 96 наснда өөд болсон юм. Юганда Синхиадов Англичууд эзлэн түрмгийлэн зогсоосны дараа Энэтхэг болон Пакистанчуудын хооронд газар нутгийн төлөө дайн болсон бөгөөд 1990 онд Энэтхэгийн бомбт дээр Пакистаны цэргүүд болон Кашмирийн армийн хооронд дайн эхэлжээ. Харин энэхүү дайнд баатарлаг авьяа байгуулсан Синхиадов гэгч дөнгөж 19 настай байжээ. Түүний салааны зорилго нь Тигр уулын оройд гарч стратегийн ач холбогдолтой 3 нуувчийг эзлэх байв. Эдгээр нууч нь 5100 м-ийн өндөрт байрлах хадан зохионд байсан аж. Югандра энэ дайралтыг удирдах хадан даврах олс бэлдэн бүтлгүүтвэл дараагийн удаа дайрах цэргүүдийн замыг засч явжээ. Авирах үед салааны ахлагч болон 2 цэрэг амиа алдав. Югандра өөрөө 4 удаа суманд оногдсон ч бункер хүртэлх үлдсэн 20 м-ийн зайг тулахаар бүх хүчээ зарцуулсан байна. Оройд гараад эхний нууц руу гар бөмбөг шийдэн 4 цэргийг алав. Үүний дараа 2 дахь бункер руу дайрч дахин 4 хүнийг хөнөөж чадсан байна. Ингээд араас нь гарч ирж чадсан 2 цэргийн хамт үлдсэн нэг бункерыг эзэлжээ. Энэтхэг улс энэ дайнд ялсан байдаг. Ийхүү 16 наснда цэрэг болж Гахата гэх тусгай салааны гишүүн байсан Югандра 1990 оны 7 сарын 4-ний өдөр Каргилийн тулаанд үзүүлсэн гавьяаныхаа ачаар Энэтхэгийн армийн хамгийн өндөр шагналыг ердөө 19 наснда хүртсэн юм. Айлван Йорк дэлхийн 1-р дайнд Америкийн нэгдсэн улсын армийн хамгийн алдартай цэргүүдийн нэг юм. 1918 онд багт рууж Айлван Йорк Францын Арагоны ширэнгийн ойд 20 хүний хөнөөд 132 хүнийг олдсон баатарлаг авьяа байгуулж байжээ. Тэрээр тэмдэглэлийн дэвтэртээ автомат буу зогсоо зайгүй шүршиж миний эргэн тойронд байх ой төглийг газартай тэгшилж байлаа. Үнэхээр аимшигтай. Модны ард нуугдах нь бүхэл бут руу өсрөх савдал байгаагүй. Суух хэвтэгч боломж олдоогүй. Автомат буу намайг онилоход би зогсоод хариу гаднаж эхэллээ. Намайг харахын тулд эсвэл алхаар буугаан гарахын тулд германчууд нуувчнаас толгоогоо цохиулгах шаардлагатай байсан.
Харин зүхээс нь толгой болгоныг би буудаж байсан юм. Энэ бүх хугацаанд би тэднийг битгий гарч иргэж орилсоор байсан. Би алга шаардлагатайгаасаа илүү хүний амь бүрлэхийг хүсээгүй. Гэвч нэг бол тэд эсвэл би өөхөх нөхцөлд байсан тул би бүх хүчээ дайчилсан хэмээжээ. Айлын Нью-Йоркийн Гавья Франц Италид үргэлжилж дутагтаа Америкийн баатар болж эргэж иржээ. Конгрессоос эр зөргийн одон хүрсэн түүний түүхээр баг түрүүч Нью-Йорк кино бүтээж гол дүрд нь Гарри Купер тоглосон байдаг.